Зайсан байцгаана уу, кино лимда сувгийнхаа энэ удаагийн ярьж өгөх киногоор 2023 онд нээлттэй хийсэн Солонгосын экшн төрлийн адал явдал Тулаан Далайн хидантай кино болох Найзын өшөө авдаг Валерна гэд киног ярьж өгөхөөр бэлтлээ. За тэгээд чамайг юмнаас хамгаалдаг, чамайг хайрладаг, чамайг өмөрдөг тийм найзтай болж яацтай юм. Миний ярьж өгч байгаа киног тэр найз руугаа явуулаарай. За тэгээд олон юм ярихгүй би шүүд киногоо яриад өгье. Нэгэн дэлгүүрт худалдагчин гэмээр нэг залуу уцаараа тоглосон шигээ сууж идэл гаднаас хідэн залуу орж ирээд хаалгуудыг ин төгжснээ бараанаас нь авч цүнхлээд шууд юмнаас нь задлаад идтэл "Ирхмээ та эхлээд төлбөрөө төлөх хэрэгтэй" гэж гэлж амжаагүй байтал хажуудлынхан залуугийн баруун гарын шулуун цогт. Тэгснэ хутаг гаргаад ирчихсэн лавгаа байна онгоц чинь дээрэмдэж байна гэдэг шиг. Тэгсэн чинь мань хүн айсантаа кассандаа байгааг хэрдэн үрчгэр мөнгөө өгөөд байж идэл хажуудлаас нэг эмэгтэй айсан ч юмгүй эмээсэн ч юмгүй надад нэг бичээд өгөөч гэд ороод ирнэ. Тэгснэ халааснасаа баахан бэлэн мөнгө гаргаж ирснэ нэгийг нөгөөд чамд энийг хариулт байгаа юу байхгүй бол би эндээс авчихгүй гэд нөгөө дээр мижсэн залуугийн цөнгөтэй мөнгнөөс нь хариултаа авдаг. Нэг хүүхэн дураараа ажиллаад байгааг яаж зүгээр хараад байх вэ гэдүүлээ эмчин гэсэндээ айлах гэдэл зүүнд нь хутгаа тулгатал буруу газар, буруу дэлгүүрээ, буруу үедээ, буруу хүний дээрэмцэн гэдгийг ухааруул. Энэ хэдэн залуугийн тоосыг лаацтай аннаасаар гүвсэн хүүхэн бол манай киноны гол дүрийн жүжигчин Огжуу. За одоо эндээс л жинхэнэ манай киноны үйл явдал эхэлж байгаа гэж хэлэхэд бараг болно. Энэ 40 хүртлээр халуурсан юм шиг царайтай бүжиглж байгаа хүүхэн бол манай киноны гол дүрийн Огжуугийн маань багын найз Михэ. Михэ Огжуу нэг орой залгаж байна. Энэ хоёр хэсэг хугацаанд толбоо бариагүй харилцаа нийлэлэг хүндий болчихсон л байсан юм байна лээ. Тэгээд нухацтай ярьж байгаа нь юм байна л та. Намайг залгаагүй дуудсан дуучлаарай. Үгүй намайг уучлаарай. Чи сайн уу? Би сайн гэдэл. Бага ярьж Огжуу маань Михэгийн очихоор болно. Тэгээд мотогоо унаад гэрийнх нь гадаа очиод доод дэлгүүрээс нь яаж зүгээр орох уу гэд нэг хоёр шилийн аваад луун ухааны юм бодоод лүүдэнд нь очиод хаалганых нь авахыг хит артал хаалгаа тайлахгүй. Дахиад хит дараад нээхгүй байсан болохоор шууд өөрөө яваад орлоо шүү. Гэрт нь хүн байгаа ч царай алга харин унтлагын өрөөрөө ортол орон дээр нь бэлгийн хайрцагтай нэг зүйл байхыг хараад нээгээд үзтэл дотор нь өөрийнх нь бүжгийн гутал бас нэг захиа байдаг. Захаан дээрээ чи надад өшөө аваад өгөөч ээ. Би чамайг чадна гэдгийг чинь мэдчихэйнаа гэж бичээд үлдээч гисэн харин өөрөө байхгүй. Энийг юм чинь өөрөө хайжчдаг юм бол доо гэж дод нөгөө өрөөнүүдээр нь орж үзээд явж итэл 0-ийн өрөөндөө амиа оруулчихсан байдаг. Ийм зүйл ухтна гэж огтонч төсөөлөөгүй байсан манай Огжууд яаж сайхан байх уу? Анх танилцж байсан үеэ дурсаал гадаа баахан уйлцуунаа. Манай Огжуу анх сэтгэл готролтой, найз нөхөд гэж байхгүй, ганцаардмал амьдралтай, амьд явах нь утгагүй болчихсон явж байхдаа ядаж төрсөн өдрөөрөө өөрөө өөртөө торт авч идээ дөө гэсэн ухааны юм бодоо тортны газар ирэхэд Михэдээ танилцж байсан юм байна лээ л дээ. Тэгэл түүнээс хойш сэтгэл санаанд дээрдэж найзтай болж л харин өөрийг энэ төр сэтгэл готрлоос нь аварсан найз нь яагаад амиа орлох болоогүй шалтгааныг нь эхлээд мэдхээр шийднэ. Тэгээ захаан дээр нь байсан хаягаар хайлт хийгээд үзтэл хоол үргэлт захиалгын газар байж таардаг. Тэр лүүн захиалга өгтөл хариу ирэхгүй. Харин найзынх нь утас руу нэгэн танихгүй дугаар залгаж ин шүү. Аваад чагнатал нэгэн эрэгтэй хүн чи яагаад чимээгүй байгаад байна? Уулзъя тий газар хүрээд ирэхэд л. Харин Огжуу маань тэнд нь очиод холоос хараал байж итэл нэг хар машинтай хүн ирснээ хүмүүст баахан ууттай юм тарааж яснаа. Дахиад 2 удаа залгаж авахгүй болохоор нь явдаг. Юутай араас нь дагаад явах ёстой байх гэж бодоод дагаж яваад гэрийнх нь хаягийг мэдээд авнаа. Тэгэд маргааш нь гэрээсээ явахыг нь хүлээж байгаад гэрт нь нууцаар ороод хид хідэн газар чагнах төхөөрөмж суулгаад машинд нь байршил илрүүлэгч суулгаад амжина. Харин гэрт нь нэг том шүүгээ байхыг нээгээд үзтэл баахан нэмэх 21 гав ташуур гинж гэдэл баахан зүйлүүд. Доод сургуулийг нь татаад үзтэл баахан хүний нэртэй флаш байхаас гадна дунд нь Михэгийн нэртэй флаш бас байдаг. Түүнийг гэлс аваад л уцандаа залгаад үзтэл ийм амархан найзынхаа өглөөг олчих байсан юм уу гэмээр яагаад амиа хорлох шалтгаан нь ойлгомжтой болдог. Үүнийг харсан Огжуу маань сэтгэл зүйн гүн хямралд ороод ганцаараа баахан уйл сэтгэлээ онгойлгож аваад найзынхаа өшөөг авахар хэрэгэлд буцалтгүй шийднэ. За тэгээд өглөөний суйрлуулсан чанарт хөрөмжөө гэртээ тухтайхан сонсоо суужтал нөгөө залуу гэртээ ирж гисэн нэг хүнтэй уцаар ярьж байгаа болтой юм шүү. Өнөөдөр анх хийх үү гэсэн чи тэгээл та арай л удчихлаа. Хаана хийх үү? Тэр газар хийх үү? Үгүй ээ, тэр газрын охтууд нь царай муута бас тэр них амархан. Харин тэр газар хийвэл яаж байна гэсэн чинь окей тгий мэгээ тэтэн цагт уулзъя гэл. Манай Огжуу маань тэр газрыг мэдээд авчихсан очиод тикэн дээр нь холоос нөгөө залууг чи харсан шигээ нэг коктейл шимээ сууж идэл эргээд харсан нөгөө залуу байхгүй болчихжээ.
Сандраал хайгаал явж исэн чинь өөрөө манай хүний байга болгочихсон хүн амьтантай андуураад хүрээд ирлээ шүү. Өөрөө хүрээд ирсэн хүнийг яаж зүгээр явуулах уу гэж бодоод би чамд уух юм авч өгөх үү гээл тэр хоёр тохиролцол хамт нэг тийшээ явахаар болно. Тэгэл нөгөө урт төстэй залуугийн чинь суман хар машинтай суугаал нэг газар ирсэн, нөгөө газар нэг буудал шиг зүйлээ шүү. Нэг өрөө аваад л ортол юу ярихаа сайн мэдэхгүй хэсэг чимээгүй суунаа. Тэгж нөгөө залуу чи юм уух уу гэж хэлээл манай хоёр юм уухаар болноо. Манай огжуугийн уух юм нэг зүйл холиод байна шүү. Гинэт үзэгдэл солигдож хэсэг хугацааны дараа огжуу маань орон дээр ухаангүй хэвтэж байгаагаар харагддаг. Харин нөгөө залуу чи хар баг хүмүүс чинь дээр нь гараад ирсэн бичлэг хийгээл ховц хунарыг нь тайлах гээл байж гинэ. Огжуу маань ухаан алдаагүй байсан юм бэ нэлээ. Дэрэнд ороо хутга нууж байгаа лэгзэгтэй үед нь яг алах төлөвлөгөөтэй л байж. Тэгэл яг өмдийг нь тайлах үед нь л шууд хутгалаад алах гэтэл зэвүүн гар хутгныхын нэрнээс бариад авнаа. Нилээд үзнэ. Энэ залууч бас овоо зодтолцдог бололтой. Манай охинч тусгаад бэлтгэгдсэн бие хамгаалагч хийжсэн болохоор арай туршлагатай. Яг алах гээл жавжинд нь хутгаа цоогоол байж идэл гаднаас ресепшн залуу нь буу бариад ороод ирдэг. Тэгэхээр л энэ газар энэ урт төстэй залуугийн л ажилуулдаг газар болж таарлаа шүү. Яаж буутай хүнийг барах вэ? Мөрөндөө жаахан шарах аваад тэндээс арайкс цогтаал гарч ирдэл өөдөөс нь цахилгаан хөрөө барьсан залуу уртуу коридорын нөгөө талаас гүүгээл ирж байна. Гинт замд нь нэг хаалга онгойсноор нөгөө залуу чинь хаалга мөргөөл өөрөө хөрөөндөө нэг хөлөөд хариулцдээ. Тэгсэн дээр онгойсон хаалганаас нэг охирогч болтой охин гарч ирээл хоёулаа балж аваад тэндээс цухтаахтаа нөгөө урт төстэй залуугийн суман хар машиныг нь аваад цухтчих. За тэгээд маргааш нөгөө залуу ухаан ортол имлэг болтой газар нүүр амаа битүү болгоцсон сэрж байна. Харин өрөөнд нь баахан хүнд гарууд тамхи татчихсан том боостойгоо иржээ. Босс нь чи сэрж гисэн үү? Чамайг би их гоё машинтай гэж сонссон. Би машин сайн мэдэхгүй. Яаж тийм машин авсан юм гэхэд нөгөө урт төстэй залууч. Би цагийн ажил маягийн юм хийсэн л гэж бодлоо ирж байна. Харин өмнө хийдэг байсан зүйлийг нь босс нь мэддэггүй л байсан байж таарлаа. Тэгснэ бидэн шиг хүмүүс хар тамхи зарж, хүүхэн наачаасан зөөж, муу мохоо бүхнийг хийдэг байсан ч бидэн шиг хүмүүст дагаж мөрдөх зүйл гэж бас байдгийн шүү. Биднээс том тийм хүмүүс нь бас дагаж мөрддөг юм. Би чамайг хүүхнүүдийг наашаасан зүгээр зохицуул гэснээс өөрөө зугаацаад 20 кино хийх гисэн үү? Би чамайг ирэх гэж ирсэн юм шиг харагдаж байна уу чамд гэл. Нөгөө өвчтэй ирүүгээр нэрүүний шүл болгонаа. Тэгээд надад тэр хүүхний 3 хоногийн дотор олж ир гэж зэрлэгдэнэ. Харин үзэгдэл солигдож манай хоёр нэг газар суугаал юу болсон яасан хийсэн гээл бүх зүйлийг ярилцж байна. Тэгээд тэд хизээч хоолоод ирж магадгүй бэлтгэлтэй байх хэрэгтэй гээл. Огжуу маань хомт ажилдаг байсан ахлах дээрээ очноо. Ахлах нь тэрэнд копи хийж өгөөд сууж явахдаа чи буцаад ажилдаа орж болохгүй юу? Надад чам шиг чадварлаг хүн хэрэгтэй байна. Хайгаад чам шиг хүн ерөөсөө олохгүй юм гэж хэлэхэд манай хүн ч цагтаа бас шилдэг байсан болтой. Тэгэд үгүй манай найз Балернаг тань нэзтэй тэр өвчихсэн. Амиа хорлсон. Надад танаас гуйх зүйл гараад л ирсэн юм. Надад та бүртгэлгүй буу болоод өгч. Надад үнэхээр хэрэгтэй байна гэснээр нэг хүн залгаж аваад буу авахар болдог. Харин тэр буу авахар тохиролцох хүн нэг өвгөн эмгэн хоёр байдаг. Огжуу маань ууттай мөнгөө өгөөд буу хаана байна гэж асуухад нэгэн баахан шаар тоглоом болсон машины бүхийг нээгээд шургуулга татаад ажилдгүй нь мэддэхгүй баахан буу гаргаж ирж үзүүлнэ. Харин нөгөө талд урт төстэй залуу болтоо авчээ. Хэр удсан юм мэдэхгүй эмийн санч болтой залуутай хаанаас яаж олгоо яриад л. Чи сонстоо миний хөөрхөн царай ламборгийн хоёрыг минь аваад цугтчихсан. Ганц охины төлөө би хүн амьтан хөлсөлж сүр олмооргүй. Чи надад туслаач 2 хоног л байхад болно гэхэд би чи эмийн санч шүү дээ яаж хүн амьтаа алж чадах юм гэхэд би чамд 100 саяг өгье гэж тохиролцсон. Тэгэл урт төстэй залууч үлдсэн ганц машинаа угаагаа зогсож байхдаа огжуугийн маань анх суурилсан байршил илрүүлэгчийг нь олчихно. Харин огжуу маань өвөөгөөс авсан хэдэн буугаа зүлгэж байршил тогтоогч хартал нэг газараа байгаа харагдана. Тэгэхээр л санаа амар гарч тамхи татангаа дэлгүүр ороод нөгөө охинтой хамтдаа аваад эргээд орж ирлээ. Нөгөө охин ч байхгүй болсон. Хажуудлынхаа нөрөөнөөс нэг хүн гинт дайрахад гинтийн дайрлалд өртсөн огжуу маань арайч юм уу цохоор үсрээд цухтаж амждаг. Тэгээд маргааш нэгэн морин тариулгын газар харуулах ба түнд нөгөө муу охины ч аваад ирчихсэн хүлээд нөгөө охин хаана байгааг хэл гээл морь сургадаг зүйлсээр тамлаж байдаг шүү. Харин урд төстэй залуу боостой болохоор нөгөө охиныг нь алаад гэрийнх нь арын ууланд булцсан гээл худлаа гэлчихсэн юм байна лээ. Огжуу маань харин хаанаас эхлэхээ сайн мэдж байдаг бөгөөд анх нөгөө урд төстэй залуутай ирсэн буудал дээр хүрээд ирчихсэн хөлтөө хөлгөө хоёр нөгөө ресепшнгийнхэн туханд нь буу толгож байгаа л хаана очих хаанаас олох хөстө бүгднийг яруулж агаад буудаад алчна.
Тэгэл тэр морин торуулгын газар руу ирээл гадаа нь орохоос өмнө найзыгаа сайхан дурсаал төрсөн өдрөөр нөксөн пүүзийг нь өмсөөл үдээсийг нь чангалж аваад орноо. Тэгэл ортол лифтэнд хідэн залуу таарах ба тэр залуучуудыг нухаж хайчаал нэг газар руу ортол жинхэнэ хар тамхи үйлдвэрлэж байдаг шүү. Тэгэхээр л бүгднгийнхэн л анхаарлыг татаж агаад л бүгд сонс. Би нэг ийм өндөртэй охин хайж байна. Та бүгдээс нэг нь надад таана байгааг заагаад эсвэл зүгээр явуулах юм бол би энэ газрыг чинь зүгээр орхиж өгье гэж хэлээл. Тэгтэл босс нь нэг хөшигний араас гараад ирнэ. Чамаагийн чи алаа лууланд нуусан гэсэн худлаа байжээ. Хоёуланд нь бол асуудал байхгүй шүү дээ. Чи ирээд суул та энд иртэл их зүйл тулсан юм шиг харагдаж байна. Хоёулаа цус урсгах шаардлага байхгүй гэж хэлж дуусаагүй байтал кино болгон дээр гараад идэггүй гоё зүйл нь боссийн туханд нь сум зоочдөг. Харахгүй шүү дээ. Үсэн юм хошно хуваагаад бүлчидэл самж гарч. Тэгэл хажуугийн залуур нь буутах гэтэл нөгөө өвгний өгсөн буу гацаад лай болноо. Тэнгүүд л хаяал өөр буу гаргаж ирээд л буутахыг нь буудаал, цодхыг нь цодоод алалцаж бүгднийг нухаж хаяал арайг ч юм уу боссийн сугны үсийг барьж аваад нөгөө охин хаана байгааг нь хэлүүлээл уруулынх нь хамаг эмгийг сэт татаал жинхэнэ үдэж байгаа л гартал нөгөө эмийн санд залууч манай муу охиныг ухаангүй болтол нь тамлаад машины дэвшин дээр доош нь харуулад аччихсан эгөөдөөс нь ирж байна шүү. Манай огжин маань очиад хартал яг үхчихсэн юм шиг хөвтөж ахлаар л уурандаа л нөгөө залуугийн чинь буудах гээл яг бууга чиглүүлтэл урд үстэй залуу яг хажуу талаас нь буудаж гай олноо. Манай огжин маань буудуулаад унахтаа дэвшин дээр бууга унгаагаал унчтыг. Харин нөгөө жолоо барьж ивсэн залуу чинь бууж ирснээр яг үхэх шахлаа чи үнэхээр цагтаа ирлээ сайн байлаа. Харин одоо энэ охиныг надад үлдээчих. Би гүйцээчих. Харин чи надад амлсан 100 сая вон өгөн шүү гээл олон юм хоцож байхад нь нөгөө залуу чинь би чамд мөнгө өгөхгүй гэж хэлээд араас нь буудаад нөгөө залуугаа алчна. Тэгэл огжууд дээр маань ирээл яг буудаж алах гээд бууга цэнгэлтэл нөгөө манай охин үхээгүй байж таарал твшин дээр унгасан буугийг аваад бууттал хоёр ахлахм газар онохгүй салгалаад. Тэгэл яг саатуулж л байгаа юм л та. Огжин маань нууц хэвсэг гээл өвгөөс авсан бууга гинт санаал нөгөө уртстай залууг чинь хажуу талаас нь буудаж шарахтуулаад аваад дарж авна. Тэгэл нөгөө залууг чинь машиных нь нарын багаажинд нь чихээл далайн ирэг дээр гаргаж ирээ шидчихнэ. Гэтэл тэр залуу чи яасан гээд ингэж байгаа юм. Бүх зүйлийг дордуулснаа мэдчихэв үү чи хэтрүүлээд байна гэхэд чи намайг өөрөө чинь ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй юу. Намайг бассны чинь гай хийнэ гээл. Юунаас болоод ингэж байгаа юм бэ? Амийг минь өршөө. Бүх мөнгөө чамд өгөөд үлдсэн амьдралаа би гимшиж өнгөрөөх болно гээл хуцаж өгнө. Тэгэхээр чи намайг санахгүй байна уу? Би бол балерина гэж хэлгээд гинт царай нь ховс хийснээ санаж байгаа бол тээ. Их муу зүйл бол би танаа найзад хийгээгүй штэ. Гэхдээ танаа найз чинь балерина гэхэд хитрхи тарган байсан гэж хэлээд бүр уурыг нь хүргээд амьдараа шатаж өгнэ. Ийм амир бууг нөгөө өвгийн юм хоёроос лавсан юм байлээ л дээ. Тэгэл найзынхаа өшөөг огжон маань авж байгаагаар ерөөхдөө кино маань ингээд дуусч байгаа маа. Харин урд үстэй залуугийн гэрт нь маргааш нь очижчихсан үлдсэн флаш дискүүдийг нь авч цүнхлэхдээ нэг тэмдэглэлийн дэвтэр байхыг олж хараад нээгээд үзтэл дээр нь баахан хүмүүсийн нэр байх ба тэр хүмүүс нь холбоотой байж магадгүй гэд хайж олохоор явж байгаагаар кино маань жинкнээсээ дуусч байгаа маа. За тэгэл ер нь кино л юм да тий. За таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд ямар кино дараагийн удаа яриулмаар байгаагаа бас хэлж бичиж болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.